Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй 15 морд. Нохойг хүний хамгийн сайн нээлз гэж хэлдэгч үнэн дээр энэ нэр хүндийг морд илүүтэй хүртэх ёстой байсан байж мэднэ. Мордыг хэдэн мянган жилийн өмнөөс гаршуулсан бөгөөд аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө нийгмийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр ч гэсэн морийг дэлхийн өнцөг болон бүрт тээвэрт, уралдаанд, гэрийн хичээврэнтэн болгон мөн фермийн аж ахуйд ашигласаар байна. Та өөрийгөө мордын олон төрлийн үйлдвэрүүд мэддэг гэж бодож болох ч дэлхийд дээр 400 гаруй үйлдвэр байдаг. Бид энэ бичлэгт хамгийн үзэсгэлэнтэй 15 мордын үйлдвэрийг танилцуулах болно. 15. Naps Trooper. Naps Trooper морд нь дайнуусаас гаралтай бөгөөд дунджаар 165 м өндөр болтлоо өсдөг ба өнгө зүс нь маш өвөрмөц, ихэвчлэн цагаан үстэй харт толботой байдаг. Тэдний толбот хээг нь багийн хэт гэх генийн өөрчлөлтөөс үүссэн гэж үздэг бөгөөд далматын нохой шиг содон тод дүр төрхийг нь уг генийн өөрчлөлт бүрдүүлдэг гэв. Энэ нь Naps Trooper мордыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мордын нэг болгон тодтогддог юм. Энэхүү үйлдвэрийн анхны тэмдэглэгдсэн нь 1812 онд байдаг ба тухайн үед Барын хэт гэнт Улаанбаатар гүүг адил өнгөний азаргатай үржүүлснээр маш тодорхой толботой үр дүнсэн байна. Дараа нь энэ гүү болон залуу мордыг олон өөр мордод үржүүлснээр генийн өвөрмөц шин чанар нь тархаж Naps Trooper нь бие даасан үйлдвэр болоход нөлөөсөн гэдэг. Нэгэн цагт энэ морд нь хойд Европт маш алдартай байсан ч өнөөдөр яг цэвэр үйлдвэр үлдсэн нь тодорхойгүй. Учир нь маш олон удаа бусад үйлдвэрүүдтэй эргэлзүүлсэн байдаг ба хэдийгээр уг мордыг ачлалын морь хэлбэрээр ашиглахад тохиромжгүйч уралдааны болон үзүүлбэрийн морь мөн өдөр тутмын уналагд төгс зохицдог. 14. Норвегийн фьорд морь. Норвегийн баруун нутгийн сүрлэг уусаас үүсэлтэй энэ үйлдвэр нь дэлхийн хамгийн эртний мордын нэгэнд тооцогддог. Өвөг эцсийг нь 4000 жилийн өмнөөс гаршуулсан гэж үздэг бөгөөд цагийн уртад нутгийн хатуу ширэн уур амьсгал Бартат газрын онцлогт бүрэн зохицсон дассан хүний үнэт туслагч болжээ. Тэд олон зуун жилийн туршид Норвегийн фермүүд дээр үнэнч ханд болж хүнд хүчээр ажлыг нугасаар ирсэн түүхтэй. Фьорд морд булчинлаг хүчрхэг төрхтэйч үнэндээ 1.5 м орчим өсдөг гэв. Гэвч жижигхэн биентэй баймгүй их тэсвэр хүч чадалтай учраас насан турсан хүнийг төвөггүй даахын зэрэгцээ хүнд ачаа чирхэд цогтонч хэцүү байдаггүй. Тэд төрөлхийн өтгөн урт үзэсгэлэнт дэлтэй төрдөг бөгөөд уламжлалаар дэлээ засаж янзлснаар үйлдвэрийн онцгой булчинлаг хүзүү бүрч тод харагддаг. Норвегийн фьорд морд үргэлж алтлаг шаргалдан өнгөтэй заримдаа толбот хээтэй байдг нь тэднийг уламж содон болгож өгдөг. Харин тэдний жинхэнэ үнсэн нь уулын их цахад Бартат замаар итгэлтэй алхаж хаанч тэнцвэрээ алддаггүй чадварт оршдог юм. Энэ нь тэднийг Норвегийн уулын бүс нутагт автомашин хүрч чадахгүй газарт ч ачаа тээвэрлэхэд онцгой хэрэгцээтэй болгожээ. Түүнчлэн тэд маш найрсаг, уян зөөлөн замгаараа алдартай. Ийм учраас өнөө үед зөвхөн ачааны морь биш харин спорт уралдаанд тэмцэн аялал жуулчлал, хүүхдийн морь унах сургалтанд өргөн ашиглагддаг. Үнэн дээр дэлхий дээр олон хүүхдийн амьдралдаа унаж үзсэн хамгийн анхны морь нь Норвегийн фьорд морд байдаг байна. 13. Прис морь ба Апалузын ирлиз. Прис мордыг анх Нидерланд улсад аж үйлдвэрийн ажилд ашиглах тээврийн морь болгон үүсгэж байжээ. Цэвэр үйлдвэр нь өнөө хүртэл хадгалагдсан ч Америкт бусад үйлдвэрүүдтэй ирлизжүүлэх нь ихэд түгээмэл болжээ. Түүний хамгийн алдартай ирлизжүүлэлт нь Прис морь болон Апалуза морийг үржүүлснээр бий болсон юм. Апалуза морь нь харин Испаниас гаралтай бөгөөд далматын шиг толбот хээ олон төрлийн өвөрмөц өнгөөрөө Америкт алдартай. Харин эдгээрийг үржүүлснээр Прис морийн хүч чадал, төвчээртэй зан чанар, урт дил зэрэг онцлогийг хадгалсан мөртлөө Апалуза морийн хамгийн содон үзэсгэлэнтэй өнгө дүр төрхийг өвлөн авсан гайхалтай морьтой болно. Энэ морь нь гоёмсог уралдаан, үзүүлбэрийн морь мөн гэр бүлийн морь болгон суралцахад төгс тохирдог тул хамгийн эрэлттэй үнцэнтэй эрлиз үйлдвэрийн нэгт тооцогддог. Гэвч ийм морь олж авах нь тун хор тул худалдаанд гарах болгондоо их хэрхэн үн хүрдэг байна. 12. Акалтке. Акалтке морь нь Туркменистанаас гаралтай бөгөөд тэднийг эртний Туркмен мордын үр удам гэж үздэг. Сайн чанаруудыг нэмэгдүүлэх зорилгоор сонгон үржүүлэг хийсний үр дүнд өнөөгийн Акалтке морь нь хэдэн мянган жилийн өмнө бий болсон гэж тооцогддог. Дунджаар 1.5 м орчим өсдөг ба эдгээр морд нь ихэвчлэн
алтлаг өнгөтэй, мөн уртчих хүчрхэг булчинлаг биеэрээ онцлог байдаг. Эдгээр мордыг Туркменийн хатуу ширүүн нөхцөлд хоолунд хомс газарт амьдрах чадвартайгаар үржүүлсэн нь тэднийг хамгийн тэсвэртэй үйлдвэрүүдийн нэг болгожээ. Жишээ нь л гэхэд 1935 онд Туркмен морь унсан хүмүүс Азкабан хотоос Москва хүртэл 2500 милийг ердөө 84 хоногт туулж үүний дотор 3 өдрийг усгүй цөлийн дундор туулсан байдаг. Мөн үзүүлбэрийн морь болгон ашиглахад тохиромжтой ба хөдөлгөөн нь нарийн төгс гүйцэтгэлтэй юм. Гэвч Туркменстан нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд орж хүнс дутагдaltaны улмаас олон морь маханд зөөрөлж хороогдсны улмаас уг үйлдвэр бараг устгах шахсан байна. Тухайн үед зөвхөн 250 морь үлдсэн гэж тооцогддог бөгөөд өдгөө тэдний тоо аажмаар өссөөр байгаа юм. Акалтика морь нь Туркменийн амьдралд олон зууны турш маш чухал байр суурь эзэлж одоо ч төр засгаас дипломат бэлэг болгон олгодог байна. 11. Андалуз. Андалуз морь нь Испанийн Иберийн хойгт үүссэн бөгөөд анх 15 дугаар зуунд бий болсон гэж үздэг. Энэ морь нь уг нутгийн хэдэн мянган жилийн турш үржүүлэгдсэн морьдын үр удам бөгөөд өнгөрсөн 600 жилийн хугацаанд тэдний бие махбод хэлбэр дүрс бараг өөрчлөгдөөгүй байна. Үүний гол шалтгаан нь нарийн үржүүлэхийн арга сайжруулах шаардлагагүй гэж үздэг уламжлал байжээ. Түүхэнд Андалуз морьдыг дайны морь болгон ашиглаж Испанийн хаад бусад орны удирдагчдад дипломат бэлэг болгон өгдөг байсан. 16-17 дугаар зуунд бараг бүх Европын хаад Андалуз морьтой байсан бөгөөд эдгээр морь нь спортын чадвар төгс үзмжээрээ алдартай юм. Гэвч 1800-аад оны үед олон төрлийн өвчин тархсан ба мөн дайн болон бусад төрлийн морьдтой эрлийцжүүлснээр устж үгүй болох аюултай болсон юм. Үүний улмаас тус морьдыг Испаниас гаргахыг хориглосон хатуу хууль тогтоомжууд батлагдаж 1960-аад он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Энэ арга хэмжээ үр дүнгээ өгч өдгөө дэлхийд даяар бараг 200 мянган Андалуз морьд бүртгэлтэй байна. 10. Мавари морь. Мавари морь нь маш ховор үйлдвэр бөгөөд дэлхий дээр зөвхөн хэдэн мянган цэвэр үйлдвэрийн төлөв байдаг гэж үздэг. Тэд энэтхэг улсын Марва бүс нутгаас гаралтай бөгөөд урт хугацааны аялал унаанд хамгийн тохиромжтой морь болж хөгжсөн юм. Дунджаар 1.5 м өндөр болдог эдгээр морь нь Аз даяар түгээмэл байсан дайны морьдын үр удам бөгөөд 12 дугаар зуунаас өөрмөц онцлог шинж чанарыг сайжруулан эрлийцжүүлсээр байжээ. Мавари морь нь ямар ч өнгөтэй байж болох ба тэдний чихэн 180 градус эргэсэн өөрмөц хэлбэртэй. Нуруу нурт хөлн нарийнхан байдаг. Ерөнхийдөө үзүүлбэрийн морь болгон ашиглагддагч Нече хэмээх онцгой төрөл нь бусдаас илүү ховор мөн үн хүрдэг байна. Эдгээр морьдыг төрөлхийн бүжиглэх авьяастай гэж үздэг тул хоох, үнэт идэл чимэглэлтэй дээл өмсгөж нарийн хөдөлгөөн бүхий бүжиглүүлдэг байж. 20 дугаар зууны ихээр устж үгүй болох аюулд ороод байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нэмэгдэн өсөж байгаа гэнэ. 9. Эксморфони. Хэрв та Английн баруун өмнөд нутгийн зах хязгааргүй удам тал нутгийг зориул Британаас гаралтай Эксморфони хэмээх ховор үйлдвэрийн одоо морьдтой таарах магадлалтай юм. Өдгөө тэдний ихэнхийг хүмүүс гаршуулан тижээж буйж байгалийн хэвлэлд зэрлэгээр их дураараа бэлчиг цөөн хэдэн сөрөг байсаар байна. Эксморфоник дэлхийн хамгийн эртний үйлдвэрийн нэгд тооцдог бөгөөд зарим судлаачид тэднийг мөсөн үеэс хойш унган төрөх цэвэр цусаа хадгалж үлдсэн хэмээн үздэг. Хэдийгээр энэ таамгийг шинжлэх ухаан бүрэн баталж амжаагүй ч нийтийн тоглолын өмнө 400-аад оны үед эртний ромчууд тэднийг ашиглаж байсан түүхэн баримт бий. Дунджаар 1.2-оос 1.5 м хүртэл өсдөг бор болон бараан хүрэн зүстэй энэхүү одоо морь нь бие жижигдээж ерөнхий чадал тэсвэр хадуучлаараа гайхалтай хүчрхэг амт юм. Гэвч хэдэн мянган жилийн түүхтээ энэ үйлдвэр нь хүн төрөлхтний буруутай үйл ажиллагааны улмаас устж үгүй болох аюулд нүүрлээд байна. Тухайлбал дэлхийн 2 дугаар дайны үеэр тэднийг цэргийн сургуулилтын бай болгон буудаж махны зориулалтаар олон орн агнснаас үүдэн тоо толгой нь эрсцэн өрчээ. Дайн дуусахад дэлхий дээр ердөө 50хан эксморфоны амьд үлдсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Түүхэн ховор үйлдвэрийг авч үлдэхийн тулд хамгаалалтын ажлыг тасралтгүй өрнүүлсний үр дүнд 2010 он гэхэд тэдний тоо толгой хамгийн ихдээ 800 хүрч өсжээ. Хэдийгээр өнөөдөр тэдний тоо толгой тогтвортой нэмэгдэж байгаа ч хэрэг үйлчлэлийн хосыг зөв зохистой хадгалж хамгаалж чадахгүй бол эр хэдхэн 10 жилийн дотор ийм гайхалтай амьтан дэлхийн хөрснөөс бүр мөсөн устдах аюул хэвээр байгаа юм. 8. Palabella fauni. Palabella fauni нарийнхан усаас гаралтай бөгөөд биеийн өндөр нь дунджаар ердөө
1.9-с 1.2 м хүрдэг тул дэлхийн хамгийн жижиг биетэй мордын нэгт тооцогддог. Түүх сөхвөл анх Испаниас Америк төвд мордыг авчирсан байдаг тул энэхүү үйлдэл нь Испаниас гаралтай бусад мордын удам угсаа төрөлтэй салшгүй холбогддог байна. Гэвч өнөөгийн бидний мэдих Falabella үйлдвэрийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн хүн бол Патрик Ньютон бөгөөд тэрээр энэхүү ажлаа 1868 онд эхлүүлжээ. Тэрээр туйлын жижиг биетэй морины үйлдвэр гаргаж авахыг зорин Shetland Pony, Wales Pony болон жижиг биетэй хурдан морь зэрэг олон үйлдвэрийг хооронд нь холин үржүүлсэн байна. Үүнээс гадна тэдгээр гаргаж авсан морьдоо зориуд ойр төрлийн үржилд оруулж цусыг нь ойртуулснаар биеийн хэмжээ нь улам бүр жижигэрсээр эцэст нь одоо хэмжээгээ тогтмол хадгалж чадах бие даасан угшил удмыг бий болгожээ. Энэхүү Falabella Pony-ийн биеийн бүтцийн хувьд ердийн том морьтой яг ижил харьцааг хадгалдаг боловч түүнийг яг л жижигрүүлсэн хувилбар мэт харагдуулгаараа үүргүүц юм. Эдгээр морьд нь голчлон шоу үзүүлбэр зориулагдсан бөгөөд биеийн хэмжээ жижиг, хүч чадал нь харьцангуй сул байдаг учраас ихэвчлэн гэрийн тэжээмэл амьтны зориулалтаар болон үзэсгэлэнт тавихад ашиглагддаг. 7. Gisby Warner. Gisby Warner буюу Gisby Cobb нь Их Британи, Ирландаас гаралтай морины үйлдвэр юм. Биеийн өндөр нь дунджаар 1.5 м орчим хүрдэг бөгөөд олон төрлийн зүстэй байдгаас ихэнх нь хэвлийн хэсгээрээ цагаан зүстэй байдаг онцлогтой. Түүх сөхвөл энэхүү үйлдэл нь хагас нүүдэлчин амьдралтай аялагч циган хүмүүсийн гол хүлэг байсан бөгөөд тэд ажил олж хийхээр нэг газараас нөгөө рүү нүүдэллэн явахдаа уналгаанд хэрэгэлдэг байв. Эдгээр мордыг анхнаас нь тэрэгэнцэр болон хүнд ачаад татхад нэн тохиромжтой байхаар зориуд үржүүлсэн бөгөөд 1940-1950-ад оны үед нүүдэлчин аялагчдын амьдралын хэв маягтай зэрэгцэн алдар нэрэнд түгжээ. Gisby Warner-ыг гойд гоёмсог өнгө зүс, хөл болон дил сүүлнийх нь урт сагалгар үсийг нь голчлон анхаарч үржүүлсэн бөгөөд 1996 онд албан ёсоор бие даасан үйлдвэр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнээс хойш уг морийг дэлхийд даяар экспортлж эхэлснээр өдгөө Хойд Америк, Европ, тэр байтугай Австрали төв төртөл өргөл гаргажээ. Gisby Warner мордыг одоо ч тэрэгэнцэр хөссөг, ачаа унланд ашиглахаас гадна морин спортын зориулалтаар дагнан үржүүлж байна. Тэдний толгойн хэлбэр болон хөл, дэл сүүлээ дагсан урт өстгөн үс нь бусад мордоос ялгарх гол онцлог бөгөөд ханаас чарсан амархан танигддаг юм. 6. American Cream Draft. Сүүлийн хэдэн зуун жилийн хувьд Америк нэгдсэн улсад хүнд ачаа хөсгийн зориулалттай хэд хэдэн үйлдвэрийн мордыг гаргаж авсан ч өдгөө тэднээс зөвхөн ганцхан үйлдвэрлэл үлдсэн нь American Cream Draft юм. Өдгөө нэн ховорцсон тооцогддог энэхүү морь нь өвөрмөц крем өнгөөрөө амархан танигддаг. Тэдний энэ зүсийг албан ёсоор алтын шампань гэж нэрлэдэг бөгөөд энэ нь морины улаан бор зүс нь байгалийн шампань гентэй холилдсноос үүдэлтэй ажээ. Мөн тэдний нүд нь хувь эрдэн шиг гүн шаргал өнгөтэй байдгаараа гойд гоёмсог. Биеийн өндөр нь дунджаар 165 м хүрдэг энэхүү хүчрхэг морь нь анх 20 дугаар зууны ихээр Iowa мужид үүссэн бөгөөд анхнаасаа хөдөө аж ахуйн хүнд ажил зориулагдсан олноор үржүүлэгджээ. Энэ үйлдвэрийн хамгийн анхны их суурь болсон гүүг Old Granny гэдэг байв. Дэлхийн эдийн засгийн их хямралын үеэр уг үйлдвэр мөхөх аюул тулгарсан ч хэд хэдэн зүтгэлтэн тариаланчид тэдний зүс биеийн бүтцийг сайжруулахын тулд цуцалтгүй хөдөлмөрлсөний хүчинд авч үлдэж чадсан байна. Гэвч хөдөө аж ахуйд механикчсан техник улам бүр нэвтрэх болсноор эдгээр мордын хэрэглээ шаардлага буурч тоо толгой нь дахин цөөрчээ. Өнөөдөр ч гэсэн энэ үйлдвэр устдах эрсдэлтэй амьтны жагсаалтанд багцсан хэвээр байна. 5. American Curly морь. American Curly морь нь гадах төрхөөр башкир морьтой туйлын төстэй харагддаг ч даралын үсэл удам угсааны хувьд огт өөр юм. Хүмүүс тэднийг заримдаа башкир Curly гэж андуурч нэрлэдэг ч American Curly нь 20 дугаар зууны ихэнх үед Невада мужид үүссэн түүхтэй. Судлаачид энэ үйлдвэрийг анх Испанийн Иберийн хойгоос Америк төвд ирсэн мордыг эргэлзээжүүлэн үржүүлсний үр дүнд бий болсон гэж үздэг. Тэд биеийн хэмжээний хувьд бусад ердийн үйлдвэрийн мордтой ойролцоо байдаг бөгөөд хүч чадал, тэсвэр хатуужлын хувьд гойд зүйл байхгүйч бусад мордоос ялгарах хоёр өөрмөц онцлогтой. Нэгдүгээрт тэд нэрэндээ тохирсон маш өөрмөц буржгар үстэй.
Энэхүү содон зүс нь генийн өрмөц хувирлын өнөөлөгөөр бий болдог бөгөөд буржгар үс нь морины биеийн бүх хэсэгт эсвэл зөвхөн чих, дэлсүүл гэх мэт тодорхой хэсэгт илэрдэг байна. Сонирхолтой нь зарим цэвэр үйлдвэрийн Америкийн кёрлын морь байсан ч гэсэн бүр шулуун үстэй төрөх тохиолдолч байдаг. Хоёрдугаарт тэд гипоаллерген буюу харшил үүсгдэггүй шин чанартай. Кёрлын морины үсэнд зарим хүнд морины харшил өгүүлдэг тусгай уураг агуулгаддаггүй учраас морины харшилтай хүмүүс ч ямар нэгэн асуудалгүйгээр тэднийг унаж харьцах боломжтой байдгаараа гайхалтай юм. 4. Suffolk Finch. Suffolk Finch нь дэлхийн хамгийн үзэмжтэй төдийгүй хамгийн ховордсон ажлын морины үйлдвэрүүдийн нэг юм. Өдгөө тэдний тоо толгой маш ихээр цөөрсөн тул устж үгүй болох эрсдэл нь алдарт панда галч өндөр байна гэсэн тооцоо бий. Энэхүү үйлдвэр нь Их Британий Suffolk мужид үүссэн бөгөөд 16 дугаар зууны ихэнх үеэс эхлэн Пермийн хүнд ажил зориулагдсан хүчирхэг морь гаргаж авахар зориуд шилжүүлэн үржүүлжээ. Эдгээр морьдын биеийн өндөр нь дунджаар 1.8 м-т хүрч жин нь 1 тонн хүртэл татдаг аврах биетэй амьтад юм. Тиймдээс тариалангийн талбай уулын налууд зэрэг бартаад тэгш бус газарт хүн тачаа хөсөг тээвэрлэхэд үнэлж баршгүй тус нэмэртэй байжээ. Suffolk Finch зөвхөн дам бор зүстэй байдаг бөгөөд тэдний тухай хамгийн анх 1596 онд бичиж мэдээсэн түүхэн тодорхойлолттой төр төрхөн өнөөдрийг хүртэл яг хിവэрэ хадгалагдчихулсан байдаг. Номхон дүлгэн зан чанар, ачаалал даах өндөр чадвараараа Suffolk Finch Их Британий хөдөө аж ахуйд маш өргөн хэрэглэгдэж байв. Гэвч дэлхийн 2 дугаар дайны үеэр хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мордыг олноор нь маханд өгөх шаардлага гарснаар тоо толгой нь эрс цөөрчээ. Улмаар дайны дараа буюу 1966 онд ердөө 6хан унах шинээр бүртгэгдэж байсан харамсалтай түүх бий. Өдгөө дэлхийд дээр энэхүү цэвэр үйлдвэрийн морь ердөө 300 орчмол үлдээд байна гэж үздэг. 3. Шоколадын мөнгөлөг Finto. Дэлхийд дээрх мордын олон үйлдвэр нь төрөл бүрийн зүсэм гаргаж чаддагч заримдаа маш ховор өвөрмөц гений нөлөөгөөр ер бусын гоёмсог зүс бий болдог. Шинжлэхийн ухааны хувьд энэ нь тусдаа бие даасан үйлдвэр биш боловч дэлхийн хамгийн ховор үзэсгэлэнтэй мордын нэгд тооцогддог нь шоколадын мөнгөлөг сотон алдаг зүс юм. Энэхүү ховорхон зүсийг бий болгохын тулд хэд хэдэн гений туйлын ховор давхцаг тохиох шаардлагатай болдог. Ер нь Finto гэдэг нь үндсэн зүснээсээ ялгарх том цагаан толботой буюу манайхаар алаг морийг хэлдэг бөгөөд энэхүү зүс нь олон үйлдвэрийн мордын донд түгээмэл ажиглагддаг. Америкийн нэгдсэн улсад алаг зүс нь хамгийн алдартай тооцогддог бөгөөд зарим үржүүлэгчид Finto болон Leopard Complex зэрэг бусад өвөрмөц хээ угалцтай мордын ялгааг тусгай зүсээр нь ялгаж бие даасан үйлдвэр болгон тодорхойлох ёстой ч гэж үздэг байна. Шоколадын мөнгөлөг сотон алаг зүсийг гаргаж авахын тулд хамгийн түрүүнд шоколадын зүстэй алаг морь үүсгэх генүүд байх шаардлагатай бөгөөд үүн дээр мөнгөлөг сотон ген нэмэгдснээр морины үндсэн зүс нь ууснаас гаралтаж үлгэрийн мэт мөнгөлөг өнгө болон хувирдаг байна. Тэдний бусад мордоос ялгарх гол онцлог нь дэлс үүлэн чамин мөнгөлөг үстэй биеэрээ арай цайвар өнгийн цагирах бүгд хэлбэрийн содон толгонуудтай бөгөөд заримдаа ер бусын өвөрмөц өнгөтэй нүдтэй төрдөгт оршдог. 2. Black Forest. Герман улсын Black Forest бүс нутгаас гаралтай энэхүү морь нь 15 дугаар зууны үеэс үүсэж хөгжсөн хөсөг ачаа татах зорилттой үйлдвэр юм. Түүний өвөг дээдэс болох Well-Deffed үйлдвэрийн мордыг тариалангийн талбай болон ойн хүнд ажилд дагнан ашиглаж байсан бөгөөд Black Forest морд энэхүү уламжлалыг нэр төгстөөгөөр үргэлжлүүлсээр иржээ. Биеийн өндөр нь дунджаар 1.5-аас 1.8 м хүрдэг энэ хүлэг нь туйлын хүчирхэг, булчинлаг, чадмаг хүзүүтэй. Гэвч гаднаас нь харахад аврах том мэт боловч биеийн жин харьцангуй хөнгөн бөгөөд тэдний хамгийн том нь хүртэл тал тооноос бага жинтэй байдаг байна. Black Forest үйлдвэрийн бүх морд хүрэн зүстэй байдаг ч зарим нь маш баруун хүрэн зүстэй учраас бараг хар өгтөм тарагдана. Харин өтгөн дэлс үйл нь биеийнхээ өнгөнөөс хамаагүй цайвар байдаг нь тэднийг гойд үзэмжтэй харагдуулдаг гол онцлог юм. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үеэр Герман улсад үржүүлэн зориулалттай 1200 гүү бүртгэлтэй байжээ. Гэвч дайны дараа хөдөө аж ахуйн фермүүдэд машин техник эрчимтэй нэвтэрснээр уг үйлдвэрийн хэрэгцээ шаардлага эрс буурч 1977 онд гүүний тоо ердөө 160 орчим болж цөөрсөн тул
тус улсаас тусгай хамгаалалтын хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Хамгаалалтын ажлын үр дүнгийн сүүлийн бүртгэлийн тооллогоор 88 азраг 1077 гүү бүртгэгдсэн нь тэдний тоо толгой эргэн сэргэж буйг харуулж байгаа юм. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл энэ үйлдвэр хуварцанд тооцогдсон хэвээр байгаа. Black Forest морин өвөрмөс гоо үзэмжтэй тул анхны уламжлалт хэрэгцээнд буурсан ч өнөөдөр жуулчдад зориулсан тэрэг хөллөх баяр наадмын үзүүлбэрт оролцох түүнчлэн уналагын морины зориулалтаар өргөн ашиглаж байгаа юм. 1. Gypsy. Gypsy бол Gypsy Vanner болон Priz үйлдвэрүүдийн мордыг эрлэлцүүлэн гаргаж авсан дэлхийн хамгийн үзэмжтэй бөгөөд ховор холимог үйлдвэрийн нэг юм. Итүүгээ бие даасан үйлдвэр гэж тооцогдох болсон энэ морин эцэг эхийнхээ хамгийн шилдэг чадваруудыг өөртөө агуулсан байдаг. Тэд ихэмсэг бөгөөд тэнцвэртэй төрхтэй толгой, тод нүдтэйгээс гадна олон төрлийн зүстэй байдаг ба маш цөөн тохиолдолд барын толб гэх мэт хий ажиглагддаг байна. Эдгээр морд нь маш тайван, найрсаг зантай төдийгүй хүмүүст ийдэг дулаан ханддаг, ажлын чадвар өндөртэй амьтад юм. Сургахад амархан, унахад дүлгөөн байдаг учраас гэр бүлийн ямар ч зорилгоор ашиглахад төгс зохицдог гэж тодорхойлогддог ба олонний дундаас онцгой төрхөөрөө ялгарч анхаарал татдаг байна. Энэхүү үйлдвэр нь харьцангуй саяхан буюу 2010 онд албан ёсоор танигдсан учраас одоогоор тоо толгой нь цөөн байгаа юм. Гэвч тэдний нэр хүндэд хасралтгүй өсөн нэмэгдэж байгаа тул эр хэдэн 10 жилд улам бүр түгээмэл болох төлөвлөлттэй. За тэгээ бонуснд нь морь ярьж байгаа учраас Монгол морьоо ярих болохгүй. Монгол морины тоо толгой олон зууны турш 2-оос 3 сая орчимд хэлбэлцээр иржээ. Энэхүү адуу нь биологи, экологи, этологийн болон аж ахуйн олон өвөрмөц шинжийг хадгалан үлдсэн бөгөөд тэдгээрийн зарим нь дэлхийн бусад үйлдвэрийн адуунд байхгүй орчин үед устж үгүй болсон байдаг шинжүүд байна. Монгол адуу нь үржин төлжих, ихсэх, ижилсэн сүргэлэх, нутгаа сангалзах, бэлчээрээ сонгон нутагшиж, зохицох, нутгийнхаа зүг гүйх, цаг агаарын өөрчлөлтийг мэдэрч нөмрөх аюулаас дайжих, азарган тодорхой тооны гүү хураах, өөрийн охин төлийг сүргээсээ хасах, унган эзэдээ таних гээд олон гайхалтай аргалжингүй зүйлдэг. Намар богинохон хугацаанд тарг хүчээ гүйцээж аваад хураасан өөхөө өвөл хаврын тарчиг цагт хамгийн хэмнэлттэйгээр зарцуулдаг онцлогтой. Тиймдээч дэлхийн олон эрдэмтэд Монгол адууны ой тэхээр заримдаг цөл хуурай тал хэрийн бэлчээрт зохицон амьдрах хосгүй чадварт нь гол үнцэн нь оршдог гэж үздэг. Мөн Монгол гүү харьцангуй их сүйтэй бөгөөд амьдын жингийн 100 кг тутамд 3 литр саам ноогддог байна. Нас гүйцэн адууны амьдын жин 230-аас 400 кг хүртэл хэлбэлцэх бөгөөд дунджаар азрах 360 кг, гүү 340 кг жинтэй байдаг. Монгол адууны махны чанар үзүүлэлт нь ч бусад төрөлсөн үйлдвэрээс хавьгүй илүү юм. Их насны морины алс хол давхих хурд, тэсвэр хатуужлын үнэмлэхүйн үзүүлэлтүүд үлгэр домог болон үнэн бодит байдлаар өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн. Монгол мориор хоногт 150-аас 500 км зайг туулж хэдэн хоногоор үл тааруулан явж чаддаг. Манай оронд Галшаар, Тисийн гол, Дархад, Мянгад, Шанхайн хэц, Самбэс, Бараг үзэмчин, Баян цагаан, Заамар, Орлой гэх мэт олон омог байдаг бөгөөд эдгээрийн дотор алдартай уяачдын адууны хэдэн 100 удам угшил, тал, говь, хангай, уулын болон боржгор үст хөвшлийн адуу хүртэл багтдаг байна. Монголчууд эрт дээр үеэсээ адууныхаа үйлдвэр, угсааг гойд анхааран шилж сонгон сайжруулж сорж байсан түүхтэй. Тэр үед Араб, Персээс азраг авчирч ирлийцжүүлдэг байсныг хүннүүгийн сурвалж бичиг, хадны сүг зурагт тэмдэглэсэн байдаг төдийгүй морины шинж бэлгийг таних, уйж засах, өвчнийг ангаах, судар ном олныг төрөн нууцлан нандинаж үеэс үед дамжуулсаар ирсэн ард түмэн билээ. За тэгээд та бүхэнд энэ удаагийн хамгийн үзэсгэлэнтэй гоё 15 морьд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хамгийн ямар нэгэн сэдвээр уулзцгаая. Та бүхэнд санал болгох сэдв байвал комментээр бичиж үлдээгээрэй. Баярлалаа.